Монгол улс бол мэдээж тодорхой хэмжээнд бол гендерийн асуудлыг ялангуяа улс төр дэх нөлөөгийн ихсэх гэж хууль тогтоох байгууллагад оролцох боломжийн ихсэх гэж ажил хийсэн. Энийг бол заавалжгүй цохон тэмдэглэх ёстой. Өөрөөр хэлбэл тэр бүр улсуудад байдаггүй энэ одоо пропорционал элементтэй эрэгтэй эмэгтэй гэж сөүлжүүлэх энэ нөхцөлийг хангаж өгөх нь бол маш том давуу тал болсон. Тэр одоо автоматар нийт хууль тогтоогчдын 40%-ийнх нь 50% нь эмэгтэй болж орж ирж байна. Өөрөөр хэлбэл автоматар 24 эмэгтэй хууль тогтоох байгууллагад орох нь тодорхой. Энийг бол хуульчилж өгсөн маш том давуу тал. За эрэг сонгуулиар ч гэсэн энэ одоо байгаа 30%-ийн квотыг ирэх жилийн сонгуулиар 40% болгох гэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг хүйсний төлөөлөл 40-оос доошгүй хувь байна гэж оруулж өгсөн нь бол бас нэг том давуу тал юм аа. Тэгэхээр эргээд нөгөө хэрэгжилтийг хангах асуудал маш чухал.